хийж болохоор маш өчүүхэн зүйлүүдийг 4 жил хийгээгүй мөртлөө одоо гэнтхэн сансан юм шиг одоо хийнэ гэж ярьдаг ийм хачин үзэгдэл байдгийм байна. Одоо жишээл өцгөдөр би биокомбинатаар уулзалт байсан. Тэгэхэд биокомбинат та нар мэдж байгаа шүү дээ. Улаанбаатар хотоос нэг 3-4 км-ийн зайтай байгаа жижигхэн газар. Тэгэхэд тэр газар халуус байхгүй гэж. Бүгд 4 жил одоо танай их хурлын гишүүнчд юм уу танай дүүргийн депутат, хотын депутат юу гэсэн мэдхгүй өнөөдөр бид нар халуусанд орох гэж өнөөдөр шүү дээ 2012 онд Монгол улсад Монгол хотын нийслэлийн иргэн нь халуусанд орох гээд биокомбинатаас яармаг юм нисрүү явдаг гэж. Энэ бол тийм их мөнгөний асуудал биш, тийм ээ. Энийг бол одоо зүгээр хувь хүнч бараг шийдчихэр асуудал шүү. Тэгээ иймэрхүү юм зөндөө байд юм байна. Тэгээ ийм сэтгэлдтэй байна. Таны хувьд түрүү ямар мэдрэмж төрж байна? За миний хувьд одоо ингээд яг эрэгтэй ингээд сонгогчтой уулзалт хийгээд явж байна л да. За энэ уулзалт хийгээд явж явах явцад бол хүмүүсийн тавьж байгаа хүсэлт бол одоо энэ автобуснууд бид нар ингээд орой 9 цагт гээд ингээд зогсчихдгоо. Орой 9 цагаас хойш бид нар ингээд алхахтгаа харанхуй гудамжаар тий. Яагаад автобус чи ер нь 9 цагт зогсох хэвтэй? Энд чинь нөгөө хотын дэд бүтцийн асуудал чинь хаана явж байна тий. Автобус чинь одоо тэдэн цагт ирнэ гэд буудал дээр одоо хөдөлмөрчдөд ингээд мэдээлэл байж явах хэрэгтэй шүү дээ. Иргэн хүн ингээд ирээл хэдэн минут ингээд автобус хүлээгээд зогсож явах ёсгүй. Ер нь бол одоо жишээ нь 8:20-д ирнэ. Явах маршрут нь бол тийм байна. 8 цаг 20 минут 2 минутанд хөдлөнө гэж тогтворхой мэдээлэл өгж явах хэрэгтэй. Хамгийн багадаа 24 цагаас цаг хүртэл автобус чи явж явах хэрэгтэй шүү дээ. Дэлхийн айлч орнд бүхэл оронд ингээд явж идэг. Гэтэл Монголд болохоор ингээд хожир болно би уулзалт хийгээд явж илээ л да. 9 цаг гээл ингээд ер нь амьдрал зогсчихж байгаа юм уу те. Тэр чи хүмүүс чинь ажиллаа хийнэ. Ажил нь орой тарна. Тэгээд тэр хүмүүс чинь гэртээ харихын тулд яах вэ? Энэ бол ердөөсөө л дэд бүтцийн асуудал л да. Хоёрдугаарт хогны асуудал айгүй хэрж байна. Энэ дээр бол хүмүүсийн ухамсарын асуудал байгаа. Хоёрдугаарт энэ бол менежментийн асуудал байгаа. Монголд дөнгөж саяхан энэ онд л хог хаягдлын тухай хууль батлагдлаа шүү дээ. Гэхдээ тэр батлагдсан хууль нь одоо бас нэг сайн хэрэгжиж эхлэегүй л байна. Одоо нөгөө суур хураамж төлөөл бид нар явдаг те. Гэтэл би тэр суур хураамжийг чинь төлөхгүй би 6 сар өөрийнхөө гэрт амьдрахгүй аавынхаа гэрт амьдрчиж болно. Эсвэл би 3 сар гадаадд амьдрчиж болно. Тэр байхгүй хугацаанд би хог гаргахгүй байгаа шүү дээ. Тэр гарахгүй байгаа хугацаанд би хогны мөнгө уулан төлөх ёсгүй л байхгүй. Одоо хүмүүс хог гаргах, хаягдал гаргах үедээ л дэлгүүрээс очиод хогийн уута те 5 кг, 20 кг, 30 кг би хог гаргах юм байна гэдгээ тооцоолол уута худалдаж аваад хайж явах хэрэгтэй байхгүй. Энэ төлбөр тооцооны энэ хог хаягдлын системийн төлбөр тооцооны асуудлыг бол шийдвэрлэх хэрэгтэй. Таны хувьд одоо юу харж За байна? миний хувьд бол манай Монгол улс бол нэг нийгмийг алгасаж нэг нийгэмд орсон улс шүү дээ тийм ээ. Энэ нийгэмд алгасан нийгэмд бид нар одоо ямар нийгмийг алгасан бэ гэдгийг бас ойлгодгоо. Гэтэл эргээд буцаад нийгэм рүү орж идэг. Тийм учраас бидний Монгол улсын маань тогтолцоо одоо дэд бүтэц энэ барилга орон сууцны зохион байгуулалт ер нь бүгд буруу байжээ гэж бид одоо үзэж байна. Би одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоог одоо толгойлж байгаагийн хувьд ингээд бид бүхэн харахад бол бид бүхнийг тэр нийгмийн үед социалист нийгмийн үед бол нийгмээс маш их тусгаарладаг байсан. Ард иргэдийн дунд явуулдаг. Тэтгэвэр өгчөөл та хэд бол одоо ингээд тоос зайдуу ч юм уу тийм ээ. Хүний нүдэнд тарагдахгүй газар амьдардаг байцгаа гэдэг тийм зарчимтай байсан л да. Гэтэл одоо арчилсан нийгэм бий болоод энэ өнөөгийн одоо энэ дэлхийн глобалчилсан үед бол хүний эрх гэж зүйл бол маш чухал зүйл байдаг. Хөгжлийн тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй байна уу? Бэрхшээлгүй байна уу тийм ээ. Хүн гэж бол төрснийхөө хувьд хүнийхээ эрхийг эдэлдэг тийм л зарчимтай болсон. Тэр зарчмаараа бид бол өнөөдөр Монгол улсын газар нутаг дээр хаанч явсан эрх чөлөөтэй явах үүрэгтэй. Эрхтэй үндсэн хуулиараа ч гэсэн заас үүрэг. Гэтэл тэрийг эдлэх ер нь боломж бол алга болчихжээ. Яагаад бол одоо барилга орон сууцны дэд бүтц стандартууд ерөөсөө тэр хүний төлөө хийгдээгүй. Бид одоо тэр нийгэмд ямар нийгэмд амьдарч яснаас баг ойлгохгүй болчиход байна шүү дээ. Яагаад нэг дэлгүүрт очиод нэг тэрэгэн цэртэйч бай таягтай хүн орох гэхэд бөөн шат, бөөн проблем. За нэг тэрэгэн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн тэрэгэн цэртэй болоод гадуур явах гэхэд нөгөө дэд бүтц нь байдаг. Энэ бол юу гэхээр хүний нийгмээс хүнийг тусгаарлаад нийгэмчлэхгүй л гэсэн асуудал болсон байсан. Гэтэл бид одоо бол миний хувьд ихэд бол одоо энэ спортын одоо ийм сайхан зүйлийн ач буянгаар дэлхийн одоо бүх улс твийг явж үзлээ. Тэнд бол ерөөсө хүний төлөө хийдэг нийгэм байт юм байна. Яагаад гэвэл тэр ямар ч бэрхшээлтэй хүн байсан чөлөөтэй яваад
Тэр дэлгүүр оршоонд ордог, гэр орондоо ордог, хүссэн зүйлээ авч үзэж хардаг тийм систем. Тэр үедээ засгийн газрынхаа ордонд ороход хүртэл чөлөөтэй байдаг. Гэтэл манай Монгол улсын засгийн газрын ордонд орох ямар ч боломж байдгүй. Бид нэр одоо маш олон гадаадын том төлөөлөгч нарыг авчир засгийн газрын ордон руу оруулах гэж үзлээ. Зориултын зүйл байдгүй. Бид таньдаг өөрсдөө учраас таныг авч орё гэхэд та миний эрхэнд талдах гээд байна. Би таны засгийн газар надад үйлчлэх ёстой болохоос та надад үйлчлэх ёстой байхгүй. Гэх мэтлэн асуудлуудыг бас тавьж ийсэн. Тийм болохоор бид одоо юу гэх тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид юмыг аваад байдаг зөвхөн улсууд биш ээ. Нийгэмд одоо бүтээл гаргагч нар байя. За энэ одоо Монгол улсын энэ зас газрыг тэ замыг дэд бүтцийг яг олон улсын Европ стандарт, Мали стандартанд бий болгоё гэж сая 60 50 6 гэдэг стандартыг батлуулж гаргалаа дэд бүтцийн. Дээр нь энэ байшин орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол хүүхэд ихний алхасууд одоо бүгд чөлөөтэй зорчдог байхын тулд Европ стандартаар 60 55 гэдэг стандартыг одоо батлуулж гаргалаа. Энэ бол 2013 оноос бүх барилгын бүх замд шууд нөлөөлж хэрэгжиж эхлэх юм. Тийм учраас бид бол ерөөсөө төрөөс юм хүсдэг зүйлүүд биш ээ. Улсууд биш. Бид баялаг бүтээгчнэр бай. Төртөөгөө хамтарч энэ зүйлийг хий. Тэгээд ч одоо сонгуульд орж байгаа боломжтой нөхөө олон улсад бид судалгаа хийж үзлээ 10 гаруй оронд засгийн газрын парламентт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл сууж идэг. Зарим нэгэн газар нөр тэр суудлын квотор өгд юм байна л да. Тэгээ квотор өгсөн суудлын дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дотроо сонгуул явуулаад одоо боловсрол чадaltaй хүний сонгод тавьж идэг. Бидний хувьд энэ удаагийн сонголт бол анхдагч. Монголын одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэгчүүд түүний ах дүү гэр олон садны хувьд бол энэ жилийн сонголт бол маш чухал түүхэн сонголт. Бид өнөөдөр энэ нийгмээсээ энэ хүмүүсийн яг энэ төлөөлөл засгийн газар тавьж оруулаад суулгачих юм бол тэр хүн бол нийгмийн асуудлыг шийдвэрлээд явдаг. Тэр зам бүтцэд нь ямар байх хэвтэй. Бүх юмд контрол хийгээ явж, эрүүл мэнд нь ямар байх хэвтэй. Тэрийг хянаа явждаг. Нийгмийн даатгал нь ямар байх хэвтэй. Хөдөлмөр эрхлэлт нь ямар байх хэвтэй. Энийг нэг бүтцэнд оруулаад аваад явах ийм систем байгаа байхгүй. Тийм учраас бусад их хурлын гишүүдэд нуруунд дээрээс настам ачаал авч иж идэг. Их хурлын гишүүн болсон хүн бол хуулийг санаалах хэрэгтэй. Улсын төсөвт санал өгөх хэрэгтэй. Төсөв баталцах хэрэгтэй байдаг учраас тэдгэр бүлэгтээ тохирсон зүйлүүдийг төсвүүдийг тэр зүйлдээ суулгаж өгч тэр нийгмээ тэр улсынхаа хөгжлийг авч явж идэг. Одоо Канада улс гэтэл дэлхийд одоо нэг номерын улс Ванкувер хол яагаад гэвэл тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад дэд бүтцийг бол маш сайн хийсэн. Одоо нэг номер болсон. Юу гэдэг амьдралын нарийн ширээ юмыг л яриад л байна л та. Түрүүн сая энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ярьлаа. Манай дээр эмэгтэй нэр дэвшигчдэр хогны асуудал ярьлаа, автобусны асуудал ярьлаа. Энэ одоо ерөөсөө амьдралд байдаг л жижигхэн л асуудал шүү дээ. Жижигхэн энэ дандаа л бидэнд дарамт болж идэг. Нэг шийдвэрлэх боломжтой ярина тэрийг шийдвэрлэдэг үү те. Одоо энийг шийдэх боломж юу байгаа вэ? Та хэд юм жижиг асуудлууд дээр юу гэж бодож байна? Энэ бол яг бүрэн шийдэгдэх боломжтой л да. Монголд бол эрх зүйн орчин нь бол байна. Тэр байгаа эрх зүйн орчинг бол сайжруулах хэрэгтэй. Сайжруулсан зүйлээ бид нар бэхжүүлж авах хэрэгтэй. Одоо жишээ нь бид нар эрүүл мэндийн даатгалын тогтолцоог ярил л да. Бид нар өнөөдөр нэг цэнхэр дэвтэр эрүүл мэндийн даатгал гэж аваад явж идэг нэг тамга даруулал гар өсөзрүүлэл. Тэр бол хангалт үйл дээ. Бид нар одоо эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулж картжуулах хэрэгтэй. Захин карт те. Тэр хүний өвчний төвх тэмцээнэ байж гин. Тэр хүний өрхийн хэмжтэй очиж үзүүлсэн ямар онцтой тэмцээнэ байж гин. Бид нар эрүүл мэндийн даатгалын үйлчлэгийг авж байгаа юм чинь эмнэлэгт очиод үйлчлүүлэхэд тэр картаараа үйлчлүүлнэ. Эмийн санд очиход тэр картаараа үйлчлүүлнэ. Одоо төр 100% үнийн даадаг 50% хөнгөлдөг энэ юм байгаа шүү дээ. Тэр чинь зүгээр жирийн иргэн бол мэдэхгүй шүү дээ. Эмийн санд очиод тэр үнээр л худалдаж авч байгаа. Тийм даатгалын тогтолцоогоо сайжруулад тэр захин картжуулахад бол бид нар хяналттай болж байгаа гэсэн үг байхгүй юу? Хяналттай болно гэдэг чинь бид нар одоо жишээ нь хуурамч эмийн асуудал хүртэл энэ давхар шийдэгдээд явж байгаа. Аль эмийн сан тий ямар нэртэй эмийг хэн хаанаас оруулж ирээд тэр нь авж байгаа бид нарт үйлчлэхгүй ингээд худлаа буруу үйлчлээд явж гин гэдэг. Хяналт чинь ингээд эргээд тогтоод ирж байгаа. За тэтгэврийн даатгалын асуудал бол Монголд явж ийн л да. Тэтгэврийн даатгал бид нар даатгал төлдөг. Гэхдээ биднүүсийн төлсөн даатгал маань одоо биднүүсийг нарс барсны дараа бол бидний өөр хүүхдүүдэд очиж байгаа хэвээр л да. Тэр бол хэрэгжихгүй байгаа байхгүй. За нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө өндөрлөгдөх чинь одоо танд бас би нэг сүүлийн этгэн товчхон минутын боломжийг олгоё. Ер нь одоо энэ сая битээр энэ шийдвэрлэх ёстой боломжтой асуудлуудын талаар ярьж байна.
таны хувьд танад хориг дээр ямар одоо асуудлуудыг ингээд нэг шийдчих юмсан боломж юм байна. Тэг яг хоо шийдийгээд сэтгэл гаргах юм бол болохгүй юм ерөөсөө байхгүй. Зүгээр ажиглаж байгаа зүйл юу гэхээр одоо төрийн эрх мэдэлд гарсан хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхол буюу өөрийнхөө одоо намын эсвэл бүлгийн ашиг сонирхолд нийцүүлж одоо мөнгө зарцуулалт, төсвийн зарцуулалтыг хийж байна. Энэ л бүх хүнд одоо нүдэн дээр ил байгаа. Ийм учраас яг бодит иргэн дээр очих тэр юмд бол их бага очдог. Би сая асуугаад ярьжсэн л да нэг одоо хаана шуун фабрикийн эцэстэр байсан баг 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэг хүүхдийн одоо юу босгосон баг. Хүүхдийн талбай. Тэгээд тэр босгосон талбайг нь харж байгаа тэр яагаад 60 сая байхааргүй тийм л талбай байна л да. Яагаад ингэдэг гэхээр өөн чинь одоо юу гэдэг хотоос эхлээл ингээл хойролт хийгээл тийм ээ. Хотоос одоо тендер зарлаа нөгөө тендерийн компани ашиг аваад нөгөөдх нь цаашаа одоо дараагийн контракт тийм ээ гэрэл ихшид юугаа өгөөл шилжүүлэл ингэж явсаар энэ чинь бол нэг 10 сая л ирдэг штэ гэж ярьж байгаа. Тэгэхээр 60 саяас 50 сая л дундаа алга болж байгаа хөөхгүй. Тэгэхээр энийг л болиулах хэрэгтэй. Энэ нэг болиулсан байхад ердийн иргэнд очих хэвээр мөнгө нь л зөндөө байгаа юм шиг байна. Энэ хүрдгүүдэл байгаа. Тийм учраас хийгүүл хийх юм зөндөө би болцоо байгаа гэж бодож байна. За та эд бас баярлалаа. За үзэгчдээ бидний удаад биедаан нэр дэвшигчтэй ярилцлаа үзэгч та бүхэн. Яагаад биедаан хүмүүс биедааш нэр дэвшдэг? Тэднийг юу яагаад сонгох ёстой юм? Парламентын биедаагчдын төлөөлөл байвал ямар боломж байдгийг гэдэг талаар бидний ярьслан тодорхой мэдээлэлтэй болж авсан бахаа гэж бодож байна. Ингээ бидэнтэй хамт байсан. Өсгч та бүхэнд баярлалаа.